Сайн байцгаана үзэгчдээ. Өглөө болгон танаа гэрээ хойморч зочлон хүндтэй зочинтой ярилцж байдаг кофе цай нэвтрүүлгийн маань өнөөдрийн амралтын дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор оюутлогоо компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Батцүх оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрөөс бидний урилгыг хүлээн авч амралтын цагаас хогслон манай студид хүрэлцэн ирсэнд танд баярлалаа гэдэг юуны төрөнд илэрхийлье. Амархан сайн байна уу? Танаа энэ Монгол орондоо яар үздэг амралтын нэм гаргийн сайхан цай кофегаар дайлын нэвтрүүлгэд дахин оролцож байгаадаа би бас баяртай байна. За уул амралтын өдөр бид их өөр сэдвээр тантай ярилцахаар урьсан. Гэхдээ л хоёр толгоогоор сонин сайхан юу байгааг бас ярихгүй өнгөрч болохгүй бах тийм ээ. Албаны юм эхлээд нэг хоёр хаа асуулт асуучаа тэгээд амныхаа юмд орцгоё тэгвэл. Тэгээ хоёр толгоогоор юмтай л байна. Аха. Сайн мэдээ олон байгаа. Хоёр толгой жишээлбэл 15 оны эхний 3 сарын татвар төлөлтийнхаа дүнгээр Монгол улсдаа хамгийн том татвар төлөгч болж манай ижил төстэй үйлдвэр Эрдэнэтээс илүү татвар төлдөг болсон байгаа. За хоёр толгой нөгөө нэг сайн мэдээ бол хоёр толгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайг барьж байгуулах асар том бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болж бэлтгэлээ хангаж байна. Та бүхэн сайн мэдж байгаа одоо олон нийтийн дунд Дубайгийн төлөлөө гэж нэртэй болсон. Энэ гүний уурхайг бүтээн байгуулалтын хийж одоогоос 4-5 жилийн дараа ашигланд оруулахын тулд өнөөдрөөс эхлээд бид бэлтгэлд шаргуу орж байгаа. Далдуурхаа бол нөөцөөрөө нийт оюу толгой уурхайн цогцлбарын нөөцийн 80% газрын гүнд байдаг учраас энэ оюу толгой цаашдаа 50-60 жил 70 жил ажиллахад ил уурхай далдуурхайг хамт ашиглаж байж эдийн засгийн үр ашиг нь аль аль талдаа хөөж нэмэгдэнэ. Тийм учраас энэ далдуурхайг хөгжүүлэх, бүтээн байгуулах чухал шаардлагатай. Далдуурхай 5 жилийн дараа ашигланд ороход оюутлогоо компани өнөөдөр жишээлбэл 600 мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг бол тэр нь бол 5 жилийн дараа бид сая 1.8 сая тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болох жишээтэй. Өнөөдөр оюутлогоо ил уурхайгаас 120 мянган тонн зэс үйлдвэрлэдэг бол 5 жилийн дараа 6 жилийн дараа далдуурхай бүрэн хүчээр ашигланд орсны дараа жилдээ 600-аас 700 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болох ийм одоо тоонуудыг дуртахад таатай байна. Өөрөөр хэлбэл оюу толгойн төслийнх нь хувьд 1-2 шатны амжилттай хэрэгжсэн та бүхэн сайн мэдж байгаа. 2 дугаар шат нь бол одоо ингээд амжилттай бүтээн байгуулалтын шатанд орох бэлтгэлээ хийж байгаа. 2 дугаар шатны далдуурхай бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулалт Дубайн гэрээгээл нэлээд л хил ам дагуулсан шүү дээ. Гэтэл хүмүүс маань бүтээн байгуулалтын төлөвлөгөө шүү дээ. Уул нь бол төлөвлөгөөний гэрээ бид одоо энэ аягийг ийм л хэлбэртэй хийн. Энийг яаж хийх үү гэдэг төлөвлөгөө яригдсан болохоос одоо шууд ухаад онгочоод эхлэе гэсэн үг биш шүү дээ. Уул нь бол энийг маань иргэд манаас тодорхой хэмжээгээр ойлголт муутай. За наадлаа нь бас жоох ингээд хутгачих зорилготой ч юмнууд явагдсан баг тийм ээ. Энэ тал дээр та бас нэг жоохон бүтээн байгуулалтын төлөвлөгөөний гэрээ байгуулагдсан юм. Энэ юугаараа ялгаатай юм бэ гэдгийг бас үзэгчтэй нэг товчлон тийм ээ. Тэгэхээр оюутлогоо төслийн 1-2 дугаар шат энэ бол нөгөө иж өрн том төсөл шүү дээ. Монгол улсын 21-р зууны хамгийн том төсөл. Эрдэнэтийн төсөл Эрдэнэт уурхай бол Монгол улсын 20-р зууны хамгийн том төсөл байсан. Үүнтэй ижилхэн 21-р зуунд Монголын хамгийн том уул уурхайн төсөл бол энэ оюутлогоо төсөл 1-2 дугаар шаттай. Тэгэхээр энэ уурхайг бүтээн байгуулж хөгжүүлэх, ашиглах энэ гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулагдсаныг та бүхэн сайн мэдж байгаа. Энэ бол 2009 онд байгуулагдсан гэрээ шүү дээ. Тэгэхээр сая Дубайд баталж байгуулсан энэ төлөвлөгөө бол үнийн уурхайг хөгжүүлэх, бүтээн байгуулах төлөвлөгөө нь бол тэр 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хоёр дахь шатныхаа бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдгийг л цаасан дээр болгож хоёр талаасаа тохирцож одоо байгуулсан ийм баталсан гэрээ. Тэгэхээр энэ гэрээний дагуу бид 2010
16 оны 5-6 сараас эхлээд 4-5 жилийн турш даалгаврын бүтээн байгуулалтыг явуул. Тэгэхээр нэгдүгээр үе шат бол бас өнөөдрийн манай энэ ажиллаж байгаа ил уурхай, түүний дэд бүтцүүд, бажуулах үйлдвэрийн нэгдүгээр үе шат бол бас байж байгуулахад тийм хэлбэр байгаагүй л. Энэ бол асар том бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдсан. Ганцхан тоо баримт хэлээгүй манай баяжуулах үйлдвэр гэж том үйлдвэр байгаа. Дэлхийн одоо шилдэг технологиг Монгол нутагт суурьшуулсан ийм том баяжуулах үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрийг байгуулахад жишээлбэл 26,000 тонн ган төмөр орсон байгаа. Одоо хэрэгэлсэн материал ярьж штэ. 26,000 тонн ган төмөр гэдэг бол ухаандан дэлхийд нэлээд өндөр тооцогддог хамгийн алдартай Парисын Айфелийн тэлээ цамхгийн 3 ширхэг тийм тэлээ цамхаг барих. Тэр бол бас их том ган төмөр орсон цамхаг юм байна л та. 3 тийм цамхаг барих дайтай тийм төмөр ган төмөрийг ашигласан байгаа. За 62,000 тонн цемент энэ баяжуулах үйлдвэрт ашигласан байна. Өөрөөр хэлбэл ийм том хэмжээний материал ашиглаж байгуулсан энэ нэгдүгээр үе шат маань амжилттай болсон. Одоо хоёрдугаар үе шатанд бол бид энээс илүү материал, тоног төхөөрөмж, хөдөлмөрлөл үйлчлэгээ бол Монголоос авч бүтээн байгууллагын зорилт тавиад ажиллаж байгаа л та. За телевизээр ярьсан юм чинь үнэн гэж хүлээж авдаг үзэгчийн тоо харамсалтай нэг олон юм а гэж би ингэж харж байлаа л да. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, телевизийн тоо олон болох хэрээрээ мэдээллийг их олон талаас нь юм үнэн зөв хүргэнэ гэж ингэж найддаг байтал магадгүй нөгөө талдаа тэд буруу мэдээлэл дамжуулснаар иргэд буруу мэдээлэлтэй болох юм ийм хандлага бас нэг сөрөг тал нь юм уу да гэж ингэж харлаа. Тэгэхээр одоо ингээл 5 толгойг юм уу, оюу толгойг ингээл ашиглаад эхлэнгүүт 17 онд төлөх ёстой их өөрийн чинь бид нар ёстой ажрахгүй давчдаг юм ач гэдгийг давчнаач гэдэг юм уу ийм мэдээллүүд бас явчих шиг боллоо мерсээр. За тэгэл хүмүүс нөгөө энэ нэг хоёр толгойн газ хөдлөөд эхлэх юм бол юм уу үйл ажиллагаагаа зэгдрүүлээд өргөжүүлээд эхэлчих юм бол бид нар хямралыг давчих юм байна гэх. Гэтэ саяны таны өгсөн мэдээлэл дотор бол иж бүрнээр нь ашиглахын тулд бүрэн төрчин чадлаар нь ашиглахын тулд өнөөдөр бэлтгэлээ хийгээд гараанаас гарлаач 5 жилийн дараа гэж хэлж штэ. Тэгэхээр эдийн засгийн хүнд хэцүү үед оюу толгой улсад ямар үг гэж үзүүлэх бол нэмэр болчихж дөрөвтэй нэмэр болж. Тэгэхээр хамгийн гол нь бид бүгдээрээ сайн мэдж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн байдал тийм амаргүй хүнд нөхцөл байдалд байгаа. Ялангуяа банк санхүүгийн салбарт бол хүнд нөхцөл үүссэн. Энэ хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс буурсантай холбоотой гэж эрдэмтэн мэрэгд үзэж байгаа л да. Мөн энэ бол ард түмний хэмжээнд, олон нийтийн хэмжээнд, цаг үеийн хэмжээнд шийдвэр тутмын санхүүгийн хямрал, амьдралын одоо хүндрэл асуудал мэдрэгдэж шиг байна л да. Тэгэхээр Монгол улс чинь өөрөө далаад гарцгүй жижигхэн эдийн засагтай өөрийн эдийн засгийн шалгуух нь төдийлөн том биш учраас гадаадын хөрөнгө оруулалт дээр олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгээр нэлээд оршдог ийм эдийн засагтай экспортоос ихээхэн хамааралтай. Болохоор гадаадын хөрөнгө оруулалт багасах тусам манай эдийн засгийн байдал доройтдог юм байна л та. Энийг би яагаад яриад байна гэвэл эх 4 жилийн турш 5 жилийн 4-5 жилийн турш жил тутам зөвхөн оюутлогоо төслийн шугамар гүнийн уурхаан бүтээн байгуулалтанд зориулалтаа жил тутам 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгэхээр эх 4 жил бол энэ хямралыг даван туулах чухал тийм экзиттэй үе учраас жил тутам орж иж байгаа 1 тэрбум $, болвол Монгол улсын эдийн засаг санхүүгийн чадвар валютын ханшийг сайжруулахад тодорхой одоо тийм мэдгэдэггүйц үр дүнгээ өгнө гэж судлаачид, мэрэгжлэнгүүд, эдийн засагчид үзэж байгаа. Бид ч гэсэн энэ хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийхдээ мэдээж дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих, нэг ялангуяа цементийн үйлдвэр, ган төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих замаар Монголынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ийм бүтээн байгуулалтанд илүү төлхөө ашиглах нь дотоодынхаа үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болгох, цаашлах юм бол эдийн засгийн өсөлтийг одоо бий болгох энэ чиглэлд нэлээд бодтой хөр нэмэр болох болов уу гэж бодож байгаа. Ганцхан оюутлогооч биш,
оюутлогын төслийг дагаад маш олон төслүүдэд ийм гадаадын хөрөнгүүд орж ирээсэй гэж бид хүсэн хүлээж байгаа. Оюутлогын энэ эхлэл нь бол тусгай тодорхой хэмжээнд хомсдолд орсон, тасан зогсон гадаадын хөрөнгө оруулалтыг дахин оруулж иж байгаа нь хойноосоо оюутлогын төслийг харж байгаа гадаадын томоохон одоо хөрөнгө оруулагчид банк санхүүгийн байгууллагуудыг дагуулж ирээсэй гэсэн ийм хүсэл эрмэлзэл биелэгт тийшээ хандна гэж одоо бид найдаж байна. За ойлголоо. За нөгөө хэвлэлийнхний хэлдгээр бол Баттай их сурвалж амнаас нэг юм үг унагаад авлаа тийм ээ. Тэгээд би бол ингэж бодож байна гэхгүй судлаачид ингэж байгаа шүү гэж ингэж хэлээ. Оюу толгой үйл ажиллагаа хэвийн жигт яваад бас үр ашигтай өөх ёстой татвар хураамж өгөө явж байгаа тухай та сая хэллээ л дээ. Тэгэхээр үйл ажиллагаа их энгийн жирийн хэвийн гормороо явж байгаа гэдгийн баталгаа бол нөгөө уурхай олборлолт тийм үү боловсруулалт үйлдвэрлэлтэй холбоотойгоос гадна өөр бусад чирж явдаг гэдэг юм уу бас нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж явдаг төсөл хөтөлбөрүүд яг хэвийн жирийн үргэлжлээд байгаагаар батлагдах байх гэж бодож байна л та. Тэгэхээр оюу толгой соёлын хөтөлбөр гэж их том хөтөлбөр хэрэгжүүлдэг баха тийм ээ. Тийм байна. Тэгэхээр өөртөө чинь санал нэг байна. Альва үйлдвэрлэл үйл ажиллагааны ялангуяа манай оюутлогын үйл ажиллагаа хэвийн сайн явна гэдэг бол олон одоо зүйлээр илэрдэг нэг нь бол нийгмийн хариуцлага зохих шатанд нь хэрэгжүүлэх энэ үйл явдал байдаг. Оюутлага бол нийгмийн маш хариуцлагатай компани. Энэ чиглэлээр бид маш олон төрлийн ажил хийдгийн дотор боловсрол, байгаль орчин, соёл, нийгмийн асуудлууд байгаа. Бид өнгөрсөн 3 жилийн дотор нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ялангуяа боловсрол соёлын хүрээнд бид 300 мянга гаруй $. Оруулсан байгаа. Энэ бол нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт. Боловсролын чиглэлээр ялангуяа энэ уул уурхаан мэрэгжлийн сургуулиудыг байгуулах тэдгээрийг шинжлэх зориулж $123 сая зарсан байгаа. За ингээд өөрийн чинь тэр асуусан соёлын хөтөлбөр буюу соёлын өвийн хөтөлбөр гэж ойлгоод хөтөлбөр 4 жил хийгээд бид хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд хийдэг ажил нь жишээлбэл юу юм бэ гэвэл бид Өмнө Говь аймгийн нутагтаар байрлал учраас Өмнө Говь аймгийн одоо ард түмний олон нийтийн Өмнө Говийн одоо нутгийн ардын ардан зохиол, уртын дуу, ардын дуу, шагаа харвах, за тэмээн жингэх мэтчлэн тэнд одоо бараг мартагдах шахсан, сүүлийн жилүүдэд мартагдах шахсан ийм соёлын үнэт өвийг сэргийх чиглэлээр бол нэлээд анхаарал тавьж байгаа. Тухайлах юм бол одоо хам богд, баян овоо, тэр орчмын сумуудын ард иргэдийн дунд яригддаг олон зуун жилийн турш яригдж ирсэн ардын аман зохиолууд бол баримтлагдж одоо цаасан дээр бууж хэвлэгдэж ингэж олон нийтийн хүтээл болж соёлын үрд хадгалагдаагүй өдөртөл явж ирсэн байгаа. Энтэй холбогдуулаад тэрний яг одоо явж сурвалжлах. За эндээ бол мэдээж шинж ухааны академийн хэл судлалын хүрээлэн, утга зохиол судлалын хүрээлэнгийн одоо мэргэжлэмүүдийг дайчилж оролцуулж хэрэгжүүлдэг ийм нэг төсөл байна. За үүнээс гадна мэдээж одоо өдөг гөрвөл мөн эртний одоо ан амтны үлдэс арга яс тэдний мөр бол бас уурхаан орчим зөндөө байна. Тэгэхээр энийг яаж хадгалах, яаж арчлах талаар бас энэ нэлээд хөрөнгө мөнгө зарж байгаа. За тэмээн жинг сэргээх талаар бид өнгөрсөн жилээс бодтой ажил хийж эхэлсэн. Бид анхны тэмээн жинг бол одоо үндсэндээ оюутлагоогоос хам богдоор дамжуулаад хил хүртэл хийж үтсэн байгаа. Яг хуучин одоо маш олон жилийн өмнө 1920-ад оны үед яаж тэмээн жинг монголчууд явуулж ирснээр нь тэр төвтөрхөөр нь хийсэн байгаа. Энэ ард олны нутгийн ард олны дэмжлэг хийсэн авсан. Дээрвийн одоо сүүлийн үед бидний мод болгож ярьж байгаа торгоны зам, талын зам, цайны зам чинь бол манай монголчууд тэмээгээрэл экспорт импортоо олон мянган жилийн өмнө урд хорд хөштэй хийж явж ирсэн. Тэгэхээр энэ зан заншлыг сэргээх одоо жинхэнэ утгаар нь тэмээнжин хийгээд байдаггүй маа гэхэд ийм соёлын өв байсан байна гэдгээ бид бол хооч үедээ тэмдэглэж үлдээх энэ чиглэлээр нь бол хичээж ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бид бас орчин үеийн соёл урлаг хөгжүүлэхэд нь бас орон нутгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ юм байна. Оюутлага компани бол байгалийн баялагийг авч ард иргэдтэй улс их орондоо ашигыг нь хүртээж яваад томоохон компани. За үүнтэйгээ адилхан бол Монгол улсын соёл урлагийн салбар дахь баялагийг бас
баяжуул. ард иргэдтэй түгээн дэлгэрүүлэх энэ сайхан үйлсийг бас тэр ингээд хэрэгжүүлж яваад бас юуны үзэгчдийнхээ өмнөөс бас баярлж байгаагаа илэрхийлье бас тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь манай оюутлогоо компанийн зорилго байдаг. Урдаа дэвшүүлсэн зорилго нь бол байгалийн баялагийг оюуны баялаг болгоход нь оролцож бүтээлцэнэ гэж. Тэгэхээр Монгол улс өөрөө байгалийн баялагийнхаа салбарлаар л эдийн засгаа хөгжүүлэх нэн тэргүүн зорилт тавиад байна шүү дээ. Тэгэхээр энийг нь бол бид зөвхөн одоо зэсийн баяжмалыг зэсийн хөдөр олборлоо тэрийгэ баяжуулаад экспорт гаргаад эдийн засагт нэмэр оруулахаас гадна тэр байгалийн баялагийг оюуны баялаг болгох, өөрөөр хэлбэл Монгол улсын ирээдүй болсон энэ залуу үеийг яаж эрдэм мэдлэгтэй, чадвартай ийм залуу үеийг бэлтгэх замаар Монгол улсаа бол мэдлэгэд тулгуурласан, залуу үедээ тулгуурласан эдийн засагтаа ийм хөгжөлт орн болох бай гэдэг тэр том зорилгод нь нийцүүлж тэнд одоо далаад нь тусал болгох, нэмэр болгохын тулд бид энэ байгалийн баялагийг оюуны баялаг болгосон ийм зорилт тавьсан. Энийхээ хүрээнд бол олон төрлийн ажил хийж байгаагийн заримыг дурдлаа. За мөн нөгөө талаар бол урлаг, хөгжим, уран зураг бол дэлхийд байгаа ганцхан ерөнхий хэл. Энд бол ямар нэгэн гадаад хэл сурах хэрэггүй, сургах хэрэггүй. Монгол улс урлагаараа, үндэсний урлагаараа, үндэсний соёлын өвөөрөө, үндэсний дуу хөгжмөөрөө, үндэсний бүжгээрээ дэлхийд Монголоо таниулах ийм ганц ерөнхий хэлнийхээ хэл нь бол маш давуу тал нь. Тэгээ энэ утгаараа бол бид Монгол улсын нэрийг бас оюу толгой уурхаа гэж гаргахаасаа илүү Монгол улсын нэрийг Монголын соёл урлаг гэж дэлхийд танигдахад нь энэ ялангуяа даяаршлын үед одоо нөгөө сондгорох гэх юм уу өөрийгөө таниулж авч үзэх энэ одоо том үйлсэд нь бол хөв нэмэр оруулах зорилго тавьсны одоо хүрээнд энэ соёл урлагийн салбарт бас зохих хэмжээний дэмжлэг үзүүлж тийм аа. Соёл урлаг гэдэг бол бас нэг улсын том дархлаа шүү дээ. Тэр улс чи өөрөө тэр өөрийн гэсэн соёл урлагтай язгууртай байж иж тэр улс оршин тогтно. Энэ дархлааг бас өнөөгөөс эхлээд та бүхэн маань дэмжиж идэвхжүүлж ингэж байгаад бас тий энэ бол магтаалын үг хэлэхгүй байхын аргагүй юм. Тэгэхээр оюутлогын компани маань одоо энэ манай шинэ баяраар чинь бас энэ CD бас юу вэ тийм ээ? Энэ их говийн аялал. Энэ бүтээл төрөх санаачлага анх оюутлогоос гарсан юм уу? Эсвэл уран бүтээлч өөрөө надад ийм санаа байна хамтарч ижилээ гэсэн юм уу? Энэ тэгээд хэдийн үеийн бүтээл. Одоо ингээд бодожод бийжээд ингээд сонсогчдын, үзэгчдийн гар дээр хурж байгаа юм. Тэгэхээр бид бүгдээ мэдж байгаа оюутлогоо бол өмнө говийн компани. Монгол компани, тэр өмнө говийн компани. Тэгэхээр өмнө гов маань Монголын алдартай 33% хамгийн гол зэг дуршдаг ийм сайхан байгалийн үндэслэн төвлөрдөр ийм сайхан газар л та. Тэгээд бид үйл ажиллагаа явуулж байгаа энэ говийн тухай ойлголтыг за Монголдоо бол бид тэр хүм мэдж байгаа. Яаж дэлхийн түвшинд таниулах вэ? Монголын говь гэдэг бол одоо ямар сайхан үзэсгэлэнтэй баялаг, ямар сайхан газар юм бэ? Монголын говьчууд яасан сайхан соёл энэ өвтөө ямар сайхан төвхтэй ард юм бэ гэдгийг ойлгох. Энэ чиглэлдээ анхаарахын тулд бид эхлээд ер нь урлагийг ашиглая, хөгжмийг их сайн ашиглая гэсэн ийм санаа манай компанийн дотор төрсэн байгаа. Оюу толгойчууд дотор төрсэн байгаа. Ингээд бид 2013 оноос хойш энэ говийн талаар сонгодог хөгжмийн зохиолыг бичүүлье гэсэн санаа бид дотроо яриад ингээ Монголынхон хамгийн алдартай хөгжмийн зохиолчтой гэдгийг бол шалгаруулах арга хэмжээ явуулсан байна. Энд бол манай алдарт Жанцсан норуу, манай алдарт Шарууга гэх мэтлэн маш олон хөгжмийн зохиолчдод энд оролцоод бид Жанцсан нурууг сонгож аваад тэгээд энэ говийн аялал гэдэг симфон шуулбар бичүүлсэн, зохиолуулсан. Тэгэхээр манай Монголд ч юм бол бас хинтийн өндөр уулна гэж сайхан симфон биш үү? Хинтийн уулаа магтан дуулсан, хангаа нутгаа магтан дуулсан ийм симфон бол манай 20 дугаар зуунд бүрдсэн. Энэ бол Монголд төдөө дэлхийд алдартай симфон. Тэгвэл яагаад Монголын говийг магтан дуулсан, Монголын говийн байгалийн янз бүрийн үзэгдлүүдийг хөгжмийн хэлээр илэрхийлсэн ийм сайхан бүтээл дэлхийд даяар байж болохгүй гэсэн энэ санааг агуулсан байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол Жанцсан нуруугаатай хамтарч ажилласны одоо үр дүнд
2014 онд энэ их говийн аялал гэдэг ийм симфон хөгжим төрсөн байгаа. Тэгээ энэ нь бол бас оюутгачид урлагийг хөгүүлэн дэмждэг. Хөгжмийн хэлээр бид бас өөрсдийнхөө оюут толгойчдын бүтээлч одоо оюун санааг дэмжих, монголчуудаа бас энэ утгаар хөглөх маш том бүтээн байгуулалт үүсч бий болж байгаа говийнхоо байгаль орчин тэнд болдог байгалийн онцлог үйл явдлуудтай холбогдуулаад Монголынхаа ард түмнийг болон дэлхийн бас сонирхсон олон нийтийг Монгол хөгжмөөрөө хөглөх, түүгээрээ Монгол татах гэсэн ийм санаа байгаа. Ер нь тэгээд эртний латины нэг мундаг хэлсэн үг байна л да. Тэцүү. Тэрний үг бол Ars longa vitas brevis гэсэн байна. Тэр бол урлаг мөнх амьдрал ахархаан гэж. Өөрөөр хэлбэл уурхаа 170 жилийн дараа дууслаа байж болно. Бидний бурхнаас айсан амьдралын хугацаа бас бага. Гэхдээ урлаг бол мөнх 20 дугаар зуунд бүтээсэн симфон 21 дугаар зуунд андын амьд байж гэн. Тэгвэл 21 дугаар зуунд бүтээсэн Монголын говийн тухай симфон мөнхт байна л гэсэн утгыг нэр хийж байгаа учраас бас энэ одоо гүн ухааны хүрээнд бүтээсэн юм бүтээл байгаа. Энэ хэвлэлтийн тэр нь хаана хийгдсэн юм бэ? Яагаад ингэж энэ тэгэхээр ингэж дэлгээд үцхээр энэ DVD-ний маань, CD-ний маань ингэж нөгөө гадар нүүр нь ингэж говьлаар хатаад байна л да. Тий. Тэгэхээр бас энэ юу байгаа л да. Энэ өнгө нь болвол одоо энэ номтой CD-ний авсан бол оюу. Тийм байна. Тий. Оюу. CD нь өөрөө бол зэцгийн өнгөтэй. Тий. Тэгэхээр бол энэ цаанаасаа юм юутай бодлогоор өөрөөр хэлбэл байгалийнхаа манай оюуч бас манай монголчууд их бэлэг дэмрэлттэй өнгө чулуу шүү дээ өнөч чулуу. Тэгэхээр энэ утгаараа бас тэнийг илэрхийлгийг оролцож манайхан өөрсдөө бүтээсэн байгаа. Тэгээд миний сонссноор бол гадаадад солонгост хэвлсэн баха. Энэ дотор нөгөө аплошконд байгаа энэ зургнууд дотор таны бүтээл байна уугүй юу? Энэ ямар хүний зургнууд юм бэ? За энэ CD дотор орсон зургууд дотор бол миний авсан зураг бол байхгүй. Энэ одоо цацралт энэ төргээд манай Монголын алдартай зурагчдын бүтээлүүдийн октябрь цацралт мэтийн маш алдартай байгалийн зураг сайхан авдаг суудын бүтээлийг энд оруулсан байна. Худалдаанд бол гадар байгаа юм уу? Одоохон худалдаанд гараагүй байна. Энэ бол худалдаанд гаргахгүй ерөнхийдөө бол одоо тоо цөөхөн хэвлүүлсэн. Гол нь бол ийм урлагийн чухал бүтээл учраас бид бас цаашдаа энэ симфон хөгжмийн тоглолтын анхны нээлтийг хийсэн байгаа. Манай Мянганбаяраас очсон юм байлээ. Тэгээ цаашдаа бол энэ Жанц Нуруугийн бүтээл энэ говийн тухай энэ симфон хөгжмийг бол цаашдаа олон нийтэд зориулж зөвхөн Улаанбаатар хотод биш бас өмнө говь тоглуулгын төлөвлөгөө бид дотроо ярьж байгаа. Эний чинь бол морин гурийн чуулга юуны хөгжмийн коллежийн Валенчилийн чуулга за тэгээд үндэсний филармонийн хөгжимчид симфониар хөгжимчид ингэж хамт тоглосон симфон шүү дээ. Тэгэхээр энэ бүтээлээ бас ард түмэндээ танилцуулгын төлөвлөгөө бас яригдж байгаа. Удирдаач нь бол морин уурын чуулганы төвшинс айхаа. Тийм байгаа. Ер нь бол энэ далим дарахад бол энэ Төвшинбат манай одоо талигач Батчулуун тий Батчулуун хоёр хамтарч хийгээд тэгээд Төвшинбат бол одоо удирдсан байгаа. Тий. Яг тэр анхны тэр юун дээр очиод яжихт гадны төлөөлөгчд маш их өргөдөж оролцож ирсэн шүү дээ. Энд их гоё болсон. Тийм нээлтэн дээр. Тэгэхэд юу н гадныхан дотор ингээд сонсож маа би ч гэсэн хэллийн цаана гээл гадаад улс орнд явж хат Монгол аялал, Монгол язгуур урлаг юутай агуу юм бэ гэдэг нэг содон байдаг тийм содон гэдэг чинь савных нь гадна талд нь газраа сонсохтой их содон санагддаг. Тэгэхээр яг гадныхан юу нэг энэ говийн аялалгыг юу н хэрэг хүлээж их таатагаар авч яана. Тэр өөрөө сайн ажилласан ба нээлтэнд очсон хүний хувьд бол тэр манай энэ симфони армийн симфон хөгжмийн тоглолтын анхны нээлтийн тоглолтоор бол филармонийн тангим тоглосон. Тэгээд тэр тангим дүүрсэн байсан. Ер нь тал хүн гадаадынхан тал хүн манай монголчууд очиж сонссоо л доо. Тэгэд гадаадынхны
одоо сэтгэлдлийг би бас тухайн үедээ зарцуулгаанаар тэгээд төгслийн дараа би сонсч байсан. Тэгээд ялангуяа морин хуураар сонгодог симфони хөгжим тоглоом гэдэг бол тэдний дахин тэр бол бас урд нь бууж байгаагүй юм байна. Буухгүй сонир санагдсан юм байна лээ. Тэгээд энэ чинь ингээд морин хуурын чуулга голлоод хажуу талд нь тэр Виолончелийн оркестр мөн филармонийн симфонийн тоглосон. Тэгэхээр нөгөө Монгол аялгау, Монгол уран бүтээлчийн хийсэн тэгээд нөгөө говийн говьд болдог байгалийн янз бүрийн маш тийм өвөрмөс үзэгдлүүдийг дээр суурилж хийсэн жишээлбэл угалц сэлхийг хөгжмийн хэлээр яаж хэлж вэ? Нүдээр үзэхнийг өөр баримтат хянаа зөндөө байгаа хүмүүс харж үзсэн байгаа. Гэхдээ энийг хөгжмийн хэлээр яаж илэрхийлэх вэ? Мөн одоо говийн өглөөний нар мандахыг бол та хоёр бас үзсэн байх гэж бодож байна. Жишээлбэл хам бүгд тайрхны орой дээрээс өглөөний нар мандахыг харах бол үнэхээр одоо үгээр хэлж дуусшгүй үзгээр бич баршгүй тийм сэтгэл төрдөг л. Тэрийг яаж хөгжмийн хэлээр илэрхийлэх вэ? Говийн одоо маш хүчтэй одоо зэрэглийг яаж хөгжмийн хэлээр илэрхийлэх вэ? Энэ бол манай Жанцсан нурын авьяас өвөрмөс одоо тэр чадвар нь илэрхийлж хүмүүс байна. Энийг бол тэр гадаадын сонсогчид мөн манай Монголын мэрэгжлийн хүмүүс их үзсэн байгаа. Бид нэр ярьж байсан л да. Нэг ялангуяа морин хуур гэдэг бол агуу хөгжим байд юм байна. Энэ дэлхийн сонгогдсон хөгжмийг одоо ингээд илэрхийлсэн гэж ингэж ярьж байсан л да. Тоглолтын үеэр чи нэг номер тоглоод жоохон пауз авахлаар хүмүүс алгадчихсан. Сүүлдээ Жанцсан нар бити алгадчихараа гэж байсан шүү дээ. Энэ чинь нэг 7 хэсгээс бүрдсэн л дээ. 7 хэсэг нь өөр юу та тийм. Би тэгээд нэг морин хууртай холбоотой нэг өөр нэг сонь тохиолдол ярьчихав. Би бас төр засгийн буянгаарын дипломат албанд олон жил зүтгэжсэн бүгд амьтдад zulсууд би сууж ажиллаж байсан л да. Тэгээд Монгол Хятадын харилцааны 60 жилийн 160-ны үйл ажиллагааны хүрээнд морин хуурын чуулгыг одоо Бээжинд 6-7 жилийн өмнө баригдсан Хятадын хамгийн том төв театрт тоглуулсан юм л да. Тэгээд тоглолт эхлэхэд Монгол улсын сүлд бол Хятад улсын сүлд дуулыг морин хуурын чуулгаар тоглуулсан гэсэн чинь манай Хятадын нөхдүүд маань нэг жоохон тийм тэнэгэлзээд энэ болохгүй байх. Ер нь зүгээр л одоо бэлэн бичсэн бичлэг одоо тэр симфоноор тоглосон бичлэгийг тавьчих. Гээд байдаг. Би бол морин хуулийн чуулгаар манай элчин сайдын яам энэ хоёр орны сүлдийг дуулах гэж байсан. Тэгээд учрыг асуугаад байсан чинь дуурч чадахгүй. Тийм сүлд одоо энэ одоо тэр хөгжмийн баялаг сүлдийн тэр гоё одоо аялгау гаргах, хөгжмийг гаргах чадвар морин хуурд байхгүй гэж бодоод ирсэн бэл. Тэгээд бүр концерт тоглохын урд өдөр нь манай морин хуурын чуулгын ирсэн. Тэгэхээр зэрэг би гэсэн за тэгвэл тоглож үзүүлээ надад бол манай ят талдаа. Тэгээд үнэхээр болохгүй гэвэл тэгээд одоо тэр хөгжим тавья гэдэг. Тэгээд зориуд энд бэлтгүүлж байгаад манай Батчулуун талигаач байсан, Жанцсан нурууч байсан энд бэлтгүүлж байгаа. Тэгээд туршлын тоглолт хэлгэсэлтэй. Монголын сүлд Хятадын сүлд хоёрыг тэр том театрын таасан дээр зулаа тоглосон чинь манай Хятаднууд сонсч яриа ерөөсөө ярих юм байхгүй юм байна. Энийг чи явъя. Бид бол энэ морин хуурын чавхцсан дээр ингэж одоо сүлд дуул гарахыг бид мэдэхгүй байсан. Тэгэхээр нөгөө өвөр Монголд хийдэг морин хуур чинь болохоор зэрэг нөгөө нийл няндсан утсаар биш. Хиймэл утсаар хийдэг юм байна л. Манайх бол морныхаа сүүлээр хийдэг учраас ийм чадвартай байдгийг гэж манай Жанцсан нурууч Батчулуун хоёр надад тайлбарлаж ирсэн. Тэгэхээр морин хуур бол үнэхээр гайхалтай юм байна л. Тэгээд Хятад нөхд маань сүлд дуулыг бол одоо морин хуураа тоглож болно гэж ингэж үнэмссэн байгаа. Гойш дуурсал да. Гой дуурдаг гэдгийг хүн болгон мэдэх байх л та. Яг тэгэхээр нөө жалам хар явахаар мэдээж хүн болгон өөрийнхөө нүдэ анжаад нэг юм зураглал бүтээдэг тийм ээ дотроо. Яалтчгүй хүн болгоныханд ингээд дийлэнхт нь ижил зураглал бууддаг ч юм уу. Тэнтийн өндөр бол бас ялгаа байхгүй тийм ээ. Тэрнтэй адилхан бас ингээд нүдэ анаад бодох юм бол говийн зураглал буухаар энийг хүн болгоныг сонсоод үзээсэй гэж бодож байна. За би энийг юу гэж олж зурах чинь гэвэл үндэснийгээд ингээд морин хуурчид тоглох дахиад нэг шинэ бүтээлтэй болж нөгөө урын сан аривчж байна гэдэг бол нэг сайн бах л да нөгөө учиртай гурав юу гэдгийг ингээд бүтээлийн маань тоо хязгаартай байсан бол баялаг болж нэмэгдэж гин гэдэг их сайн хэрэг. За тэгээд үүний араас бас их олон бүтээл шинээр төрөх байхаа гэж ингэж бодож байна. За нэг зүйлийг сонирхож асууя. Би ч бүдүү хатан хүн, би ч одоо уул уурхай хүн, инженер, урлаг соёлоос хол гэд дэмжихгүй байх тохиолдол бол гарах магадлал өндөр шүү дээ. Яагаад гэвэл
тэр урлаг уран сайхан бол яах урлаг уран сайханчт нь хийг энэ бол бидний ажил биш ээ гэд. Тэгэхээр энэ танай компани удирдлагууд дотор урлагтай ойр хүмүүс олон байна уу? Ер нь их сони асуулт. Тэгэхээр оюутлага компани чинь маш олон геологчид, уул уурхай инженерүүд, уул уурхайн одоо үйлдвэрийн баялаг үйлдвэрийн нарийн мэргэжлийн усууд өөрөөр хэлбэл дандаа инженер техникийн одоо гол төлөвлөсүүд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ би ч гэсэн бас өөр чинь шиг тийм сэтгэл энэ санааг анх гаргахдаа би бас за ийм дэмждэг байгаа ийм янз бүрийн одоо боловсролтой шал тест боловсролтой мэргэжлийн усууд юу гэдэг бол даа гэсэн. Энэ геологчин хөдөө гадаа хөрч гандаж явдаг боловч инженерүүд одоо үйлдвэрийн цехийн дотор тос шороонд далж явдаг айгүй тийм урлагийг нарийн нандин хүлээж авах чадвартай уян хатан тийм сэтгүүтэй зөрхтэй усуд байдаг юм байна. Байгальтай ойртой холбоотой. Байгальтайгаа харьцдаг. Байгалийн баялагтай ойрхон харьцдаг учраас байгальгаа дахин шүтэх, байгалийн нарийн үйл одоо явцыг ойлгох талаас нь хичээдэг. Одоо ан амтан болоод шовны ертөнцийг ойлгодог, байгалийн үзэгдлүүдийг ойлгохыг хичээдэг. Байгалаа дахин шүтэж бичиж амьдарч явдаг усуд байдаг юм байна. Тийм учраас энийг бол ерөөсөө дуун дээр дэмжиж гисэн. Нэгдүгээр, хоёрдугаар би түрүүн хэлсэн байгаа. Дэлхийн ертөнцийн хамгийн нэгдмэл хэл бол хөгжим гэдэг дээр бол бүгдээрээ хэлсэн хэлээгүй аюул санал нэгтэй байсан. Ийм хэлээр л бид говийг тайлбарлая. Инженер хөгжим хоёр холдоо биш. Байгаль урлаг хоёр ойр учраас дэмжижсэн байна. За бидний ярилцах хугацаа бас хязгаартай. Багтахаа болчихгүй гэж айгаад байна. Тийм болохоор нэг жилийн өмнө лүү дээ жил хагасын өмнө тантай бас таны хувийн урын сангийн тухай ярилцсан шүү дээ. Тэгэхээр энийг бас асуухгүй бол болохгүй тийм ээ. Түрүүн тэгээд нөгөө энэ хавцсны зургийн дотор таны зураг байна уу гэж асуугаад байсан. Тэгэхээр таны зураг сонирхдаг ажил зав гаргах боломж олдож байна уу? Баярлалаа. Нөгөө загтансан газар маашин гэдэг үү. Тийм асуулт байсан тийм баярлалаа. Сүүлийн жилүүдэд зав чөлөө муу байна. За одоо иргэшилүүд ч гэсэн зав чөлөө бас тийм өргөн олдохгүй. Ягаад гэвэл бид асар том бүтээн байгуулалт руу шилжиж байгаа учраас энэ манай компанийн оюу толгой шууд өглөөний нарнаас үдшийн саран хүртэл ажиллах юм одоо бэлтгэл хийж байгаа. Хилээч гэсэн хүн дуртай юмдаа цаг гаргадаг. Би энэ ан амтэн Монголынхаа болоод бусад улс орны ан амтэн жигүүртийн шоудын зураг авахын өөрийнхөө одоо хамгийн дуртай хобби гэх юм уу да. Эндээ цаг гаргахыг хичээж ирсэн. Тэр нь бол мерсээр гаргасан байгаа. Тэгээ гол нь бол тэр нь миний өөрийн амралтын өдрүүд, за тэгээ жилийн ээлжид амралт гэсэн иймнүүд ашиглаад би одоо зураг авсан. Тэгээ авсан байгаа. Тэгэхээр та бол байгалийн гоо сайхныг үгээр хэлэхэд нэг үг ядуурхаар энэ сайхан гоо сайхныг хөгжим энэ аялгаугаар ард түмэндээ түгээж дэлгэрүүлэхэд санаачилж ажилласан. Одоо бол та байгалийн гоо сайхныг дахиад фото зургаар харуулж байна. Дүрсээр. Бас энэ гоо сайхныг үгээр хэлэхэд хэцүү, за аялгаугаар илэрхийлэхэд бас хэцүү. Энэ сайхны гоо сайхныг та бас фото зураг энэ агшнаар харуулж чадчихна. Тэгэхээр энэ ялгаа юу вэ? Ингэж харуулхад танд ямар кайф одоо нэг сэрэл мэдрэмж өн төрж идэв бэ одоо. Тэгэхээр за яг хүүхнийхээ үүднээс аваад үзвэл би өөрөө Монгол орны одоо зэрлэг ан амтан жигүүртийн шууд хамгийн их нутагчдаг, сүйсдэг баруун алтаад төрж өссөн. Багаасаа энэ ан амтантай одоо өдөр тутам харьцаагүй ч гэсэн энийг бол үзэж хайрладаг, хамгаалах сэтгэл төрдөг ийм хүмүүжлтэй байсан. За одоо бол түрүүн өөрийн чинь асуусан асуултанд хариулахад тэн дээрээс хөөрлөөд орчин үеийн манай Монголын залуучууд нэн ялангуяа хүүхдүүд Монгол орныхон энэ амтны ертөнц, жигүүртэн шуудны ертөнцийг хэрхэн таньж мэдж байна вэ гэж. Энийг таниулахын ашиглал нь хүн зөв хүмүүжил болох, эцгийнхээ хүндэтгэх, байгаль орчноо хүндэтгэх, эрт этгийгээ хүндэтгэх, тэн дээрээ үндэслээд сайн хүн болох, сайн зүрхтэй хүн болох, сайн чанартай хүн болоход нь энэ тэр хүмүүжилд нь нөлөөлөх нэг нөлөө нь бол энэ байгаль орчныгоо таньж мэддэг холбоотой гэж би бодож байна. Тийм учраас өөрийнхөө өчүүхэн одоо орлогоор Монголынхон одоо залуучуудад, хүүхдүүдэд, за магадгүй эцэг эхчүүдэд энэ
Монгол орныхон ховордсон, нэн ялангуяа ховордсон ан амтан жигүүтний шоудын талаар зургийг ингээд биеэр үзүүлэх нь юугаар онцлог вэ гэхлээр зэрэг ялангуяа хот сүрэнгийн одоо хүмүүс энэ ан амтны чинь очиод хараад байх зав чөлөө байх. Тэр өргөн дэлгэр олдож харагдахгүй. Тийм учраас фото зургаар аваад, гэрэл зургаар аваад тэр тусмаа ховор агшингийн сонирхол татах ховор агшингийн аваад ингээд үзүүлж харуулах нь хүний сонирхлыг татах тэр утгаараа хүндэтгэх хайрлахын сэтгэл төрүүлэх тийм хүмүүст олгоход нөлөөлөх гэсэн оролдлого л доо. Тэгээд өөрийнхөө сонирхлоор үндэслэл ийм юм хийж явдаг. Хичнээн нэр төрлийн амтны дурандав. За ер нь Монгол дотроо бол би мазаалагаас бусад бүх амтныг дурангаар барааг нь олж харсан. Бага. Гэрэл зургаар авах нь бол төдийлөн олон авч чадаагүй. Ер нь 10-аад 10 20 гаруй орчим ховорцсон амтны зургийг бол авсан байгаа. Зүгээр улаан номд ороогүй амтны зургийн төлөө би нэг одоо тийм шаргуу явахгүй байгаа. Ягаад гэвэл тэд нар бол өнөө маргааштан сонирж устдах тийм одоо аюул ортойгүй байна. Тийм учраас улаан номд орсон амтны зургийг адуулахад болгохыг хичээж байгаа. За үүнээс гадна мэдээж энэ дэлхийн бусад улс орнуудад ажлаар амралтаар явж байхдаа бас амжиж ан амтныг олж харахыг хүсдэг. Энэ чиглэлээр бол би ер нь нэлээд олон амтны дурангаар, авиа дурангаар харж, зургийнхаа дурангаар харж авсан болгосон байгаа. Ан амтны зураг тэр ховор агшинг аавна гэдэг бол маш хэцүү. Энэ бол нэг давхиж чадгүйчод нэг бат дарчаа бүүгээд ирэх асуудал биш. Энэ бол маш их төвчээр, маш их хөдөлмөр шаардчихж та энийг хальснаа буулгаж өнөөдөр энд бидэнд танилцуулж байгаа. Тэгэхээр энэ хаагуур юу нь яв. Та нутгаа нэг хаагуур юу нь голчилж юу нь явж энэ зургийг авч яана. Юу нь амтны зураг, байгалийн зураг л янз янз байгаа шүү дээ. Хүмүүсүүдийн стил фото зураг дотор энэ ан амтны зураг авах нь юугаараа ялгаатай, давуу талтай бас таны анхаарлыг татаад идэм бэ, тийм ээ? Ан амтны зураг авах бол бас тийм амаргүй ажил л да. Тий. Энэ ялангуяа манай Монголд одоо сүүлийн үед энэ уул уурхаан салбар, зам тээврийн салбар, барилгын салбар асар эрчимтэй хөгжөөд. За дээр нь манай Монголын мал энэ тоо асар их нэмэгдээд ан амтны зэрлэг амтны нутаг дэвсгэрээс их булааж авч байна. Айгүй булааж авч байгаа. Энэ бол маш харамсалтай. Жишээлбэл одоо Алтаа нуруунд, дунд Алтаа нуруунд амьдардаг аргал угаалц сүүлийн жилүүдэд энэ хангаа нутг руу ой мод руу ихээхэн шилжих юм үзэгдэл ажиглагдаж байна л да. Яг л тэдний уламжилт нутаг дэвсгэрийг бол ингээд миний түрүүн чинь хэлсэн шалтгаанаар хумигдаад өөрөөсөө амьдрахын тулд амгалан тайван газар хайж их тэнвчж байна. Тэгэхээр одоо бол яг тэнд очиход л уулзын сүрэг байсан гэж бодоод очсон газар маань уулз байхаа байсан. Тэгэхээр чин зэрэг зураг авахын тулд эхлээд энэ уулз ирж хайж байгаа жишээлбэл одоо хандгаа ч юм уу, бор баавга чухам хаана байна вэ гэдгийг шинээр нээж тайж олж очихгүй бол хуучин бор баавга за яг одоо энэ ард туулын эхэнд байсан ингээд очдөг бол одоо тэндээ байхаа байсан. Тэгэхээр энэ бол нэг хүндрэл. Нөгөө нэг хүндрэл нь бол одоо ингээд очих газар тогтоогоод явж очоод за ингээд үзэж харлаа гэхэд хаанаас нь өгөх үү, ямар одоо дүр зургийг авах уу, зүгээр одоо нэг ингээд зогсож байгаа зургийг авах юм бол тэр бол сонирхолтой биш. Тэгэхээр хоорондоо одоо нослож байгаа зураг байна уу? Эсвэл одоо хоол ундаа идж байгаа зураг байна уу? Эсвэл бүр одоо өөр одоо өөрийнхөө өөрмөс зан аран шиг гаргаж байгаа зураг байна. Тухайлбал одоо энэ саяны гардаг бүрэгдийн зураг байгаа л да. Энэ бүрэгдийн зургийг би бол энэ бүгдийг би нэг цаг гаруй дагсан байгаа. Тэгээ сая гарсан зураг бол ингээд одоо өөрөөр хэлбэл бүргэж жорнонд орж байгаа зураг байгаа. Өөрөөр хэлбэл ялгцсаа гаргаж байгаа зураг байгаа л да. Тэгэхээр тэр ялгцын гарч байгаа зургийг амжиж авах нь бол тэр чинь бол нэг цугыгаал унчих ажил шүү дээ. Тэр бол минутын л ажил байгаа. Тэгэхээр тэрийг нь бол тогтоож авсан байгаа. Тэр нь бол азтай хэрэг. Тийм гих мэтлэн ийм эргэцэгтэй үеүүдийг олж авахд л их хүндрэл байгаа юм л да. Тэгсэн нэг кайф авдаг тэрнээс. Тэндээ бол би жаргал эдэлдэг. Тэндээ жаргал эдэлдэг. Тийм жишээтэй. Би тэдэд оногж байгаа хугацаа их богинохон юм л да. Давчуу тэгээд ингээ боломжоор үзүүлсэн ч хүн тогтож харж чадахгүй ч юм уу ийм бэрхшээл байгаа. Гэхдээ эдгээр тохимол болсон тохиолдол бий тийм ээ. Хоёр ч цуврал
Манайд бол 2 бий. Тий. Нэг жилийн өмнө гаргасан 2 тоглоом байгаа. Нэг нь бол дандаа шоудаар, нөгөөт нь бол дандаа агаан амтаар гаргасан байгаа л да. Тий өөрөө сайн санаж. Худалдаанд бий юу тэр? Худалдаанд бол байгаа. За тэгэхээр тэндээс фото сонирхогчд юм уу? Би бол бодож байна. Хүүхдүүдтэй аваад өгчих юм бол бас их сонин бас танин мэдгүй ач холбогдолтой гэх юм уу тийм ээ. Тэгээ Батцух даргын хувьд одоо хүмүүсээс би асуудаг. Одоо яг сүүлийн үед фото сонирхоод ингээд дуран аваа бариад байгаа хүмүүсүүд. Дурантай бууга фото аппаратаар солио эсвэл өөр юмнаас фото аппарат энийг барьж солио тийм ээ. Ер нь бол дээр үеийн Fed Zenith гэдэг Орос аппаратыг орчин үеийн Canon гэдэг аппаратаар сольсон. Буу мөрлөж яваагүй, амтны амраас цус гаргаагүй. Тийм учраас аппаратаар сольсон байна. Бүр эртнээс тийм ээ. За баярлалаа. Дахиад ярилцах боломж олдох байхаа гэж ингэж найдаж байна. Та тэгээ хүрэг бас зах цухаас сонирхож эхэлж байгаа гэдээ ярьжсэн шүү дээ түрүүний ярилцлаганд. Би тэгээд энэ зураг харж байхдаа амтны зураг гэдэг бол магадгүй хөргийн нэг хувилбар юм байна. Аль аль нь амттай, аль аль нь хөдөлгөөнтэй. Тийм зөв. Тэгэхээр хөрөг бол миний бодлоор 2 анз байгаа. За манай бусад зурагчид, мэрэгжлийн зурагчид бол өөр юм хэлж магадгүй. Нэгдүгээрт нь хөрөг бол хүний хөрөг. Одоо манай уран бүтээлчд бол хүний хөрөг бүтээдэг шүү дээ. Тэрний шиг фото аппаратаар манай Монголд бол энэ хүний гэрэл зургийн хөрөг бүтээдэг улсууд маш олон байгаа. Зурагчид маш олон бий л дээ. Би бол гэрэл зургийн хөрөг бүтээ гэж бас их боддог, хүсдэг, энэ талаараа нэлээд ажилдаг. Гэхдээ зүгээр нэг жирийн одоо албаны хөргүүд биш. Бас тийм хүмүүсийн ядангуяа Монгол Монгол улсынхаа янз бүрийн ястангуудын дэлхийн хэмжээний янз бүрийн ястангуудын баг ястан гэж яриад байдаг шүү дээ. Хятадын үүдийнх юм бол төвд жиж гэдэг юм уу, уугач гэдэг юм уу, Африкийн янз бүрийн омгуудын тийм онцлог хөргүүдийг авах хүний хувьд. Нөгөөх нь өөрийн чинь хэлдэг амтны хөрөг. Амтны хөрөг нь бол зүгээр амтны жирийн зургаас яваагаар ялгаадаг. Жишээлбэл хар баага байна тийм. Энэ хар баага бол хөрөг нь. Нэг сүрэг гарч байгаа бол энэ бол зүгээр амтны зураг. Энэ сойр шоу байгаа. Энэ бол сойр шоуны хөрөг. Өөрөөр хэлбэл дангаар нь тэр тухайн амт юм уу шоу үйлдэл хийж байгаа тэр зургийг хөрөг маягаар авах нь энэ ч гэсэн энэ бол зүгээр хоёр бууг нэгтэйгээ мөргөлдөхээр явж байгаа хэрэг. Энэ бол Америкт байдаг уулын цэнхэр шоу гэдгийн хөрөг. Хандагаан хөрөг гэх мэтлэн. Амтны хөрөг тийм байна. За ярилцсан танд баярлалаа. Тэгээд ТV сонсогчдын шинэ дугаар та ажил ихтэй хүн эндээс телевизийн хөтөлбөр харж байгаад аль цагт мэдээний тойм явах нь аль цагт нэг үзчих өстой нэвтрүүлэг маань гарах нь байна гэдэг ингээд совогслохгүйгээр ингээд төлөвлөө зурж байгаад үзчих телевизийн хөтөлбөр нь танд илүү олзуурах хэрэгтэй байх гэж бодож байна. За танин мэдгүй ингээд бусад мэдээллүүд мэдээж. Баярлалаа. Би бол UBS-ийн мэдээг тогтмол үздэг. UBS Universal Best Song тэмцээний сүүлийн шатуудыг байнга тогтмол үздэг. Ер нь үндсэндээ бол нэлээд үзэгч, үнэнч үзэгч гэж би өөрийгөө бодож байгаа. Тэгээ энэ далимыг ашиглаад би та хоёртоо энэ манай говийн аялал гэдэг симфони найрал хөгжим. За энэ дотор бол бас оюу толгой гэж бас дуу байгаа. Тэр хоёрыг би танд мэдгэлээ. За баярлалаа. За бидэнтэй ярилцаж өглөө хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Амралтын өдрийн тухайд бид нэлээд хэдэн зочин уулзсан. За оюу толгой компани туузын дарга ноён Батцух болуулна. Сүүлийн зочин байсан. За тэгэхээр амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлээрээ тэгэхээр их говийн аялал гэж энэ бүтээлийг бас нэг сонсоод үзээрэй гэж ингэж урих байна. Бидэнтэй хамт ярилцсан та бүхэнд баярлалаа.